Сайн цаана уу? Миний бичлэг тавтаа морил. За миний хувьд ойрын үед үеийн үр гэдэг нэртэй ийм номыг уншиж байгаа. Тэгээд эндээс би танарт зүгээр юу мэдрэгж байгаа гэдэг тэгээд надад юу ойлгогдсон талаараа өөрийнхөө бодол мэдрэмжийг зүгээр хуваалцъя гэж бодлоо. Тэгээд энэ номны хамгийн үндсэн ингээд агуулга зүйлсүүдийг нь одоо гарчиг өмнөх үгийг ингээ хараад үзэх юм бол ингээд жаргал зовлон, за жишээ найрах донтолт, хайр, инрэл, эрүүл мэнд, за гэх мэтчлэнгээр ерөнхийдөө бол ингээд амьдралын ингээд маш том сэдвүүдийг авч үзсэн. Тэгээ эндээс ингээд хамгийн ингээд тод үлдсэн зүйлсүүд нь юу юм бэ гэхээр жишээлбэл ингээд хүн нэг буруу үйл хийхээрээ тэгээ ингээд тэр буруу үйлээ ингээд өөрөө буруу гэж бодож байгаа ч гэсэн бусад хүмүүст ингээд буруу гэж харагдуулахаас айдаг ч юм уу те эсвэл ингээд тэр зүйлээ буруу гэдгийг ингээд зөв гэж худлаагаар батлахын тулд ингээд маш олон biasтай ингээд буруу үйлдэлүүдийг хийх магадлалууд нь өсөд ингээд тэр хүний ингээд бодол нь ерөнхийдөө бол ингээд баг те буруу зүйл рүү ингээд 100 дахин удаа ингээд тэр зүйл дээр ингээд бодлынхын төвлөрөл нь очоод тэг яаж энийг би худлаа хэлэх үү яаж ингэж худлаа гэдгийг батлах уу гэдэг ч юм. Тэгэнгүүт тухайн хүний ерөнхийдөө бол одоо ингээд өөр сайхан зүйл рүүгээ ч юм уу те хичнээн өөр хэрэгтэй зүйлсүүд рүүгээ өнгөрүүлж болох боломжтой цагуудаас нь идэгдээд идэм байл та альсвал зүгээр сайхан хайртай хүмүүстэйгээ чөлөө цагаа те сайхан цагаа гаргах аль эсвэл бол өөртөө амралт өгөх ч гэдэг юм уу те тэр үн цэнтэй цагуудаас нь ингээд авчхаад байдаг. Тийм болохоор та бүхэн тэр зүйл дээрээ анхаарах хэрэгтэй байна гэдэг энэ номноос сонслоо. За мөн дээрээс нь бол энэ номны бас нэгэн гой зүйлсүүдийг харах юм бол яг ингээд энэ яг нэг Сиддарта бурхны талаар ингээд гарсан байгаа юм л да. Сиддартагийн ерөнхийдөө бол түүх талаас нь ингээд нэг бяцхан зүйлсийг ингээд оруулаад өгсөн байгаа юм. Яаж вэ гэдгсэн чинь ингээд нэг айлын гадаа ингээд очиод тэгээд нөгөө айл нь ингээд чи юм бэ гэд асуусан чинь би гомирчин байна тэг гуйлгачин байна гэсэн. Тэгэлхээр нөгөөдөл чинь ингээд тоохгүй тэгээ байжсэн чинь харин асуултууд асуугаад юм яриад эхэлсэн чинь нөгөө хүнээс чинь нөгөө ойр авдас хүмүүс за энэ ингээд ямар ч гэсэн тэнэг хүн биш юм байна. Сайн муу сайхан муухай гэдгийг ялгадаг хүн юм байна. Тэгээ дахиад нэмээд нөгөө гомирчин гэдэг нөхрөөс юм асуусан чинь би ямартай ч одоо чи бол тэнэг биш юм байна. Чи яагаад өөрийгөө гуйлгачин гэж хэлж байгаа юм гэдгсэн чинь би бусдаас арай ялгаатай зүйл нь арай илүү их боддог л байх гэж хариулсан. Тэгээд явсны тэгж хэлчихэд нөгөө хүн чинь явхаар болсон. Тэгээд нөгөө үл томсорлж исэн хүмүүс нэг тоохгүй байсан хүмүүс чинь явсныхан дараа энэ хин юм бэ гэдгсэн чинь нэг нь очоод нэрийг асуусан чинь түүнийг Сиддарта гэдэг гинэ гэж хэлсэн байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол маш энгийн, маш даруухан тэгээд өөрийгөө гуйлгачин гэж хэлж байгаа нь зүгээр бурхнаас гуйлгачин гэж хэлж байгаа гэдэг утгыг хэлжсэн. За тэгээд дараагийн сэдвүүд рүү ингээд ороод ирэхээр ер нь бол хүн сайн зүйл хийсэн, саар зүйл хийсэн бай тэр зүйлийн үүлийнх нь өрнө гэж гардаг. Тэгээд жишээлбэл одоо арх уулаа, донтох, мансуурах зүйлийг хэрэглэе гэж бодоход тухайн үед ингээд маш их тийм өндөр мэдрэмжүүдийг авдаг. Бас дээрэс нь тэндээс авсан мэдрэмжүүд нь тэр хүнд ингээд дахиад сөрөг бие мэдрэмж болоод ирд юм байна л да. Жишээлбэл одоо арх уугаад согтоод тэгэнгүүтээ тэрийг ингээд тэр үедээ контролгүйгээр өгнүүд хилдэг ч юм уу эсвэл тэрнээсээ болоод одоо шартаад 1-2 өдрийнх нь ингээд ажлууд нь салгарддаг байт юм уу. За ажил биш юм гэхэд өөрийнхөө хувьд өөрийнхөө биеийг зовоож ингээд 2-3 хоног ч гэдэг юм ингээд маш олон ийм тэр хийсэн үйлийнх нь дахиад ингээ өөрийг нь ингээд өрн ирж байгаа тийм цагууд заавал ирдэг. Тэгээ ялангуяа ийм донтолд ийм зүйл дээр илүү их ингээд үр дүн гараад идэг. За бас дээрэс нь сайн үйлч гэсэндээ бас одоо өрөөд бас гардаг.
энэ дээр бид нэр зөвхөн тэнцвэржүүлэх хэрэгтэй гэдэг зүйлийг ярьж байгаа юм л та. Бид нар жишээ нь ингээл хэдий их ингээл тэ цэцэг ингээд тарьж байгаа гэж бодсон ч гэсэн тэ бүр ингээл тэ хитрхи их ажиллаад бүх бодлоо тэрлүү ингээл төвлөрүүлэл ах юм бол тэр болгонд манд ингээд төлөөс гардаг. Тэгээд ах тусмаад жишээлбэл өөрийгөө ингээд хитэх ядраах ч гэдэг юм уу. Одоо жишээлбэл тэрнээс болоод бас тодорхой хэмжээний ингээд сөрөг зүйлсүүдийг авах магадлалууд байдаг. Тэгтээ мэдээж эрэг зүйлтэй байсан зүг. Гэхдээ хитрхи их байгаад ах юм бол тун нь бас хитрээд тэгээд энэ нь бас ингээд өөрт ядралт тэгээд сэтгэлээр унах, стресс их мэтлээ ингээд олон дагаврууд бол гарна. Гэхдээ бас ямар зүйлийн төлөө сэтгэлээ зовниулж ийнэ гэдэг нь бол бас таны сонголт болж таарад байгаамаа. За тэгээд мөн дээрээс нь бид нэр энэ номон дээр дахиад ингээд санаад уншаад үзэхээр үүлийн тэнцвэрт одоо байдлыг маш сайн харах хэрэгтэй гэдэг санааг хэлчихээ. За тэгээд ерөнхийдөө болвол энэ дэр маш тийм энгийн үгээр тэрний амьдралын ингээд асар тод жишээнүүдийг бид нэр ерөнхийдөө болвол энэ номноос авж байгаа юм. За тэгээ эндээс би зөвхөн нэг өгүүлбэрийг та нарт дурдж хэлэхэд олон зүйлд өөрийгөө сольж, олон зүйл сонирхон эерэг давтамжид автснаар нэг төрлийн зүйлд хүчтэй дондохоос өөрийгөө сэргийлж чадна гэдгийг та бид мэдэж авлаа. Буюу бид нар өөрийгөө олон зүйл дээр солонгоруулж байснараа бас too muchтэй нэг зүйлийг хит автаж ингээд бусад зүйлийг мартахаас сэргийлдэг байх нь. Тэгэхээр гоё see the world олон зүйлийг үзэж мэдэрч таньж тэгээд тэр зүйлийнхаа алхам болгоныг нь яаж хийж байгаа гэдгийг мэдэрч хийгээд тэгээд тэр зүйлийнхаа үрийг сайхан мэдрээд тэгээд амьдраасай гэж хүсэж байна гэж би энэ номноос ромжилсан зүйлсээ та нарт хуваалцлаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая.